За 1000 subscribe хүрч байгаа болохоор тусгай дугаар болгоод өөрийн хамгийн дуртай аниме одоохондоо аним болж гараагүй байгаа хэсгээс орууллаа. Лайк саба дараад үзээрэй. Тэнгэрийн аренад нэгэн том тулаан болох гэж байна. Энэ бол Кролл Люцифер болон Хисака Моро нарын үхсэхээ үзэх тулаан. Бас нэг аним дээрээ гараагүй зүйл гэвэл Кролл давхрын эзэн байсан байна лээ. Энэ бол маш удаан хугацаанд хүлээгдсэн тулаан. Тулаан эхлэхэд Кролл шүүгчдэр өөрийн хар хоолойг гих чадвараа ашиглан түүгээр Хисака руу дайруулдаг. Хисака үүнийг анзаармагцаа шүүгчийн нүүр рүү өшөглөж Кроллгийн дараагийн дайралтад бэлтдэг. Гэвч Кролл гиндүүлж дайрдаг. Үүний хариуд Хисака шүүгчдэр өөрийн банжигам анааж хамгийн дээд хурдаараа татдаг. Энэ нь шүүгчийг Кролл руу татаж харин Кролл түүнээс болтдог. Тэгээд шүүгч буцаж тэнцвэрээ олоод Хисака руу шууд дайрч Кролл түүнийг бамбай болгон ашиглаж ард нь нуугддгийг бид хардаг. Хисака нэг цохилтоос болтож тонгоотл гинтгэн шүүгч яг түүний нүүрэн дээр дэлбэрдэг. Хисака банжигамаа ашиглан дэлбэрэлтийн бүсээс гарч амжих бөгөөд энэ үед Кроллгийн шинэ хүч ил болдог юм. Тэрээр нарны тэмдгийг 100 гараараа, сарны тэмдгийг баруун гараараа хүрсэн хүндээ тэмдэг тавьж чаддаг гэдгээ тайлбарладаг. Энэ хоёр тэмдэг хоорондоо шүргэлцэх үед дэлбэрдэг. Тэмдгүүд өөрсдөө шууд дэлбэрч болохч бөмбөг байж болохч хүчтэй дэлбэрэлт үзүүлэхийн тулд байг дор хаяж 3-5 секунд барих ёстой гэдэг. Кролл энэ тулаанд ялах бодолтой байгаагаа хэлээд номоо гаргаж ирэн хавчурга гэх чадвараа ашигладаг. Тэрээр хавчургыг ашигласнаар номоо хаасан ч гэсэн тухайн хуудсан дээрх чадварыг хадгалж өөр хуудсан дээрх чадвартай нэгэн зэрэг ашиглах боломжтой болдог. Дараа нь Кролл өөрийн чадварынхаа тухай мөн тэр бүх хязгаарлалтайгаар ирдэг өөр чадваруудыг ашиглахын тулд ямар их нэгт нямбай бэлтгэл хийх шаардлагатай болдог талаараа ярьдаг. Тэр Хисакатай тулалдахдаа дахин 3 чадвар ашиглах төлөвлөгөөтэй байгаагаа хэлж өрсөлдөгчөө хөнөөхтөө өмнө хизээч ийм олон чадвар ашиглаж байгаагүй гэдгийг хэлдэг. Ингээд тэр хүн гих баталгаа гэдэг чадвараа идэвхжүүлдэг. Шалнаркийн хар зүүн хүмүүсийг удирддаг бол энэ нь хүүхэлдэйнүүдийг удирддаг чадвар. Гар утас нь хүмүүсийг хүснээрээ удирдах чадахч нэгэн зэрэг зөвхөн 2 хүнийг удирддаг. Харин нөгөө талаас энэ чадвар нь олон хүнийг удирдах чадах боловч нарийн тушаал хүрч чаддаггүй. Гэхдээ Кролл үүгээр зогссонгүй. Тэрээр хавчурга гаргаж ирээд номдоо байрлуулдаг. Дараа нь дэлбэрсэн шүүгчийн хажууд бүхийж хуурамч галерей гих чадварыг ашигладаг. Тэр шүүгчийн хуулбарыг үүсгэдэг. Нэгэн төгсөн хүнийг удирдах чадахгүй ч хуулбарыг нь бол удирдах болдог. Тэгээд тэр хуулбарт нэгэн тушаал өгдөг. Хисакаг устдаг. Хүүхэлдээ Хисака руу дайрах бөгөөд Хисака түүний толгооноос барьж хүзүүг нь хугалдаг. Тэр хүүхэлдэйн толгойг тасалж авдаг боловч Кролл хурамч галерейг идэвхгүй болгоогүй тул хүүхэлдээ өхөөгүй хിവэрэл байдаг. Хисака түүний дараагийн нүүдлийг сэтгэл догдлон хүлээх бөгөөд Кролл номоо дахин нээдэг. Тэрээр номоо барьж байхдаа 100 гараа ашиглаж чадна гэдгээ, харин баруун гараа ашиглахыг хүсвэл хавчурга ашигладаг гэдгээ тайлбарладаг. Хэдийгээр хавчурга авсан ч гэсэн номоо нээлттэй байлгах юм бол чадвар нь хүчинтэй хിവэр байх болно. Үүний дараа бас нэгэн чадвар ил болдог нь шилжүүлэх гар гэх чадвар. Хэрв тэр байг баруун гараараа шүргүүл бай түүнтэй адил төрхтэй болдог. Гэхдээ зөвхөн гадаад төрхөн л өөрчлөгдөн, зан чанар нь бол үгүй. Тэр цааш нь ярихдаа хулгайсан чадварынх нь эзэн өгөх үед номонд нь байгаа бүх чадвар устж, дахин хизээч ашиглах боломжгүй болдогч түүний дөнгөж сая тайлбарласан чадваруудын нэг нь эзэмшигч нь өгсний дараач номонд үлддэг онцгой чадвар гэдгийг дурддаг. Хисака энэ мэдээллийг сонсоод цочирдож Кролл түүний хардлагыг баталдаг. Өгсний дараа илүү хүчирхэгждэг нэм. Энд хамгийн гол зүйл юу гэвэл нэгэнд тэмдэглэгдсэн бол нар ба сарны тамгыг арилгах боломжгүй. Тэр номоо хаасан ч бай, үгүй ч бай бөмбөг дэлбэрэх хүртэл тэмдэг нь үлдэнэ. Кролл бодол хийж байх зуртид бие рүүгээ ухсхийн дайрдаг. Кролл хойш үсэрч дахин хавчурга байрлуулдаг. Хисака өөрийн үеийн хайр чадвараа идэвхжүүлж тэд хоёулаа үзэгчдийн суудлал руу үсрэн ордог. Хисака хамгаалалтаа сулруулсгүй зогсож байхад өмнө нэг том бадрун залуу гарч ирдэг. Хисака тэр залуугийн дайралтыг хааж зүүн тийш шилждэг. Тэгтэл дахиад нэг өөр хүн түүн рүү дайрдаг. Хисака дахин бултаж энэ үед Кролл алга болсныг анзаардаг. Тэрээр сая юу болж өнгөрсөн талаар хурдан дүгнэлт хийдэг. Кролл хар хоолойг ашиглаад шилжүүлэх гар руу хавчурга хийж 100 гараа ашиглан өөрийгөө өөр хүн болгон хувиргаад дараа нь хавчургаа дахин шилжүүлэх гар руу шилжүүлж нуугдаж хүлээхийн тулд номоо хаасан байна. Хисака нөхцөл байдлыг шинжилж эхлэх үед үзэгчдийн суудалд байсан хүмүүс сандарч эхэлдэг. Тэрээр хуурамч галерей идэвхжсэн тул шилжүүлэх гар чадвар идэвхгүй болсон байх ёстой гэж таамагладаг. Тиймээс тэр Кролл өөр хүний дүрд хувирч одоогоор нуугдаж байгаа гэж тооцоолдог. Яг энэ үед үзэгчид Хисака руу дайрч эхэлдэг. Энэ нь Хисакаг дахин анализ хийхэд хүргэж Кролл үүний оронд номоо хуурамч галерей руу нэн хавчурга хийж олон тооны хулбар бүтээгээд дараа нь захирамжийн тамгыг идэвхжүүлэн тэдэнд Хисакаг устгах тушаал өгсөн болохыг ухаардаг. Хисака таазнаас дүүслэгдэж болтохын тулд банжигамаа ашигладаг боловч үзэгчид түүн рүү бүх талаас нь дайрч тэр тэдний цохилтыг хааж эхэлдэг. Гэвч түүнийг үүнд анхаарлаа хандуулах зуур өөр хүний хувцастай зүсээ хувиргасан Кролл түүний ард гарч ирдэг.
Хисака түүнийг анзаарч зүүн талаас ирж буй дайралтыг нь хаах гэтэл гэмтхэн баруун талаасаа өшөглүүлдэг. Тэрбээр үзэгчдээр хүрээлүүлэн газар унах боловч тэр даруй буцаж хөл дээрээ босоод өөрийгөө хамгаалдаг. Гинэтхэн Кролло дахин түүнийг хүзүү рүү өшгөлдөг. Хисака өөрт нь халдаж буй хүмүүсийн олон тоонд дарагдаж, харин Кролло хизээ дайрч болох мөчүүдийг маш нэгт Нимбагаар хүлээж байлаа. Кролло Хисакагийн дээр гарч ирэн түүнийг гიშхийг завдах үед Хисака Банжикамгаа идэвхжүүлэн дайрагчдын нэгнийх нь толгойд нааж Кролло руу далайдагч Кролло түүн дээр гიშгэж амждаг. Хисака ноцтой цохилт авах хэдий ч тэр мөчид Банжикамаар барьж авсан толгоогоороо далайж Кроллогийн толгойн тус газар хүчтэй цогтөг. Тэгээд Хисака өөрт нь халтгсдын толгойнуудыг тасалж авч эхэлдэгч нэгийг нь үлдээдэг. Тэр үлдээсэн нэгээсээ зуурч авах боловч түүнийг алдаггүй. Энэ үед түүний өнцгөөс харуул Кроллод маш цөөхөн сонголт байсан. Тамгыг идэвхтэй хിവэр үлдээж хүлээж буй хүүхэлдэйнүүдэд шин тушаал өгөх, эсвэл тамгыг идэвхгүй болгож хурамч галерейгаар илүү олон хулбар хүүхэлдэй бүтээх. Энэ үед тэрээр тамгыг идэвхжүүлж шин тушаал өгөх, эсвэл шилжүүлэх гар ашиглан гадаад төрхөө өөрчлөх байсан. Хисака хоёр дахь сонголтыг илүү магадлалтай гэж бодсон бөгөөд яг түүний таамагласнаар олзлогдогчийн духан дээрх тамга алга болдог. Хисака одоо зөвхөнгөө баран Кролловыг хайж эхэлнэ. Тэр түүнийг олны дундаас олж хараад түүн рүү ухс хийдэг. Тэр Кролло руу Банжикамтай толгойг шидэх боловч тэр болтож амждаг. Кролло Хисакагаас үргэлжлүүлэн болцсаар байх бөгөөд энэ үед Хисака шалнаас бохоо суллах техникийг ашигладаг. Тэр зүгтэж байсан хүмүүс дээр бохоо наасан байсан бөгөөд тэднийг буцаан Кролло руу савдаг. Тэд яг байндаа тусаж Хисака дахин дайрдаг. Тэр алдсан юм шиг харагдсан ч үүнийхээ оронд нөгөөгаараа ашиглан Кроллогийн хөлөнд бох наасан байсан нь илэрдэг. Тэр Кроллог өөр рүүгээ татахын зэрэгцээ Банжикам даанаас нь хүүхэлдэйн толгойг савж түүний нуруу руу хүчтэй цогтөг. Тэгээд тэр Кроллог газарт хүчтэй савж Кролло цусаар хахдаг. Өрсөлдөгч рүүгээ доош харан зогсохдоо Хисака өөрийгөө ялагч боллоо хэмээн бодох боловч тэр хүн Кролло биш болохыг ухаардаг. Тэр өөрийн баруун гарын шилжүүлэх гараар өөрийнхөө хулбарыг хийж түүнийгээ удирдсан байлаа. Тиймээс Хисакагийн өнөө хүртэл хийсэн таамаглалууд бүхэлдээ зөв байсангүй. За, тэгэхээр энэ эсхийг тодорхой болгоул. Хисака анх үйл явцыг хурамч галерейг идэвхжүүлэх, авчурах хийж номоо хаах, олон тооны хулбар үүсгэх, захирамжийн тамгыг идэвхжүүлэх, тэгээд тэдэнд Хисакаг устгах тушаал өгөх гэж бодсон боловч энэ нь буруу байсан юм. Үнэн дээр юу болсон бэ гэвэл хурамч галерейг идэвхжүүлэх, авчурах хийгээд номоо хаах, олон тооны хулбар үүсгэх, нар ба сарыг идэвхжүүлэх, хулбарууд дээр нар ба сарны тэмдгийг дарах, дараа нь аль нэгийг нь эсвэл хоёуланг нь идэвхгүй болгох. Учир нь Кролло хүчээ салгасан ч энэ чадвар хിവэр үлддэг шүү дээ. Тэгээд үүний дараа л захирамжийн тамга чадвараа идэвхжүүлж тэдэнд Хисакаг устгах тушаал өгсөн байгаа юм. Тооши болон Кроллогийн хоёулангийнх нь нарийн мэдрэмж энд үнэхээр гайхалтай харагдаж байна. Хисака нөхцөл байдалд үргэлжлүүлэн анализ хийх боловч Кролло хүүхэлдэйнүүдээ үзэгчид рүү илгээж шууган дэгдээж эхэлдэг. Тэгээд тэр хөтлөгчийн микрофоныг шүүрч аваад чанга яригчаар Хисакаг устгах гэж хэлдэг. Энэ нь бүх хүүхэлдэйнүүдийг идэвхжүүлж тэд Хисака руу дайрч эхэлнэ. Хисака айх ёстой юу? Санаа зовх уу? Эсвэл гайхсан болов уу? Тэр яг л зэрлэг араатан шиг цусанд улангасан нэгэн болж хувирдаг. Тэр бүх хүүхэлдэйнүүдийг алж эхлэх бөгөөд өөрийн Банжикамгаа нааж тэднийг тал тал тийш нь савж шиддэг. Дайралт араас дайралт ирэхэд тэр тэднийг бүгдийг нь устгасаар л байна. Тэгтэл Хисака нэг толгойноос шүүрэн автал гинэд тэр толгой дэлбэрч гарыг нь гимтээдэг. Кролло хэн нэг сараар тэмдэглээд түүнийгээ гар утсаараа удирдан биен дээрх нарны тэмдэгт хүргэснээр Хисакагийн гарт дэлбэрэлт үүсгэжээ. Гэсэн хэдий ч энэ нь Хисакаг зогсоосонгүй. Тэр халдагчдаас болтохын тулд хөлөндөө нин ашиглаж барилгын хажуу хананд наалтдаг. Дайралт үргэлжилж Хисака огтхонч бууж өгөлгүй, аль болох олноос нь болтож бас хөнөөж байлаа. Кроллогийн хүүхэлдэйнүүддээ өгсөн шин тушаал нь хоёр давхурт гарч Хисакаг олох байв. Харин олмогцоо яг хажууд нь өөрийгөө дэлбэлэх гэсэн байлаа. Хисэг хүүхэлдэй Хисакагийн хажууд хурж ирэн гараа хавсран дэлбэрдэг. Хисака дэлбэрэлтэд өртөн агаарч шидэгдэх бөгөөд нисэж байхдаа газар унах юм бол хүүхэлдэйнүүд түүнийг барьж авна гэдгийг ухаардаг. Хэрв нөгөө тал руу шидэгдвэл хүүхэлдэй бөмбөгнүүд хүлээж байгаа. Ингээд тэрээр хөлөө ашиглан бохоо тааз руу сунхаар шийдэх боловч тэгмэгцэн түүний хөл дэлбэрч тасардаг. Тэгвэл яа гэх вэ? Хисака нөгөө хөлөө ашиглахаар шийдтэл түүн рүү нэгэн цогцос шидэгддэг. Тэр хартал Кролло түүн рүү цогцснууд шидэж байгаа харагдана. Хисака тааз руу хүрэхийг оролдох боловч Кролло түүн рүү хангалттай олон цогцос шидсэн тул тэр хүүхэлдэй бөмбөгнүүд хүлээж буй нөгөө тал руу шахагддаг. Энэхүү эцсийн мөчид Хисака бөмбөлөг болон атрилдаж олны дунд унах үед маш том дэлбэрэлт болдог. Үүний дараа Хисакагийн цогцыг аалц бүлгийнхэн авчрах бөгөөд тэр толгойноос хөл хүртлээ түлэгдэж харсан байлаа. Тэднийг явах гэтэл мачи ганцаараа үлддэг. Хисака тулааны дараа ойдл хийлгэхээр түүнд урдчилж мөнгө төрсөн байж л дээ. Тэрээр ажиллаа хийж эхлэх үед Хисакагаас нин ялгарч эхэлдэг. Энэ нь түүнд өгсөний дараа улам хүчрхэгждэг нинийг санагдуулах бөгөөд түүний яг нүдэн дээр Хисакагийн зүрх цохилж эхэлдэг. Энэ үед үйл явдал ухраад өнгөрсөн рүү очдог.
Тэр дэлбэрэлтэд өртөхөөсөө өмнө өөрийн нэндээ тушаал өгсөн байж. Намайг өгсний дараа дахин ам орвол. Зүрх, уушруу минь цус шахаж өг. Намайг амьлуулахын тулд чадах бүхнээ хий. Тэгээд Хисакиас ирж цусаар ханиалгах бөгөөд энэ бүхэнд нэг бодлын таал авч байгаа мэт байлаа. Мачи түүний биеийг үргэлжлүүлэн оёх гэтэл тэр үгүй гэж хэлдэг. Тэр цусаа тогтоохын тулд бохио ашиглаж дэлбэрэлтэд тасарсан хэсгүүдээ аваад чадвараа ашиглан дутуу махаа дахин бүтээдэг. Зүүн гартаа резинийн хиймэл эргэтэн хийж түүнийгээ чадвараараа бүрхдэг. Баруун хөлнч мөн адил тэгээд бид хийгээд л бүрэн эдгэрчдэг. Тэгээд тэр Мачид одооноос хүссэн болгоно хийн гэдэг. Мачи үнийг нь тоосон шинжгүй явахаар эргэтл тэрээр доош бүхийж түүний чихэнд шивнэ. Аалзнуудтай ч гэсэн. Тэр бохио ашиглан түүнийг хөдөлгөөнгөө болгоод бусдаа нэгэн цахиас дамжуулахыг хүсдэг. Одооноос эхлээд би тэдний хинтэнж таарсан хамаагүй бүгдийг нь алах хүртлээр тулалдах болно. Энэ нь Мачигийн уурыг хүргэж түүнийг тавихыг шаарддаг ч тэр зүгээр л жумалцсан. Хэрвээ тэгж их хүсэж байгаа бол өөрийгөө суллаад намайг зогсоогоорой гэж хэлдэг. Гадаа шалнар кролтой хар хайлан хүлгийн аяллаа үеэр хаад болон ханхуу нараас хулгай хийх санааныхаа талаар утсаар ярьж байх бөгөөд дуудлага дуусны дараа шалнар кортоп хэсэг хугацаанд алга болсныг анзаардаг. Тэр цаашаа хартал Хисака түүний тассан толгойг бариад зогсож байгааг хардаг. Цаг хугацаа урагшилж шалнар гүвчгсэн савлуур дээр дүрслэгдэн цусаа алдаад байж байх бөгөөд Хисака харин зүгээр л жумалцаар ингэж хэлдэг. 2 унаж одоо 10 л үлдлээ. Дахин Hunter x Hunter анимыг үзмээр байвал бодлоо коммент хэсэгт үлдээгээд лайк сабаа дараад үзээрэй.